Сайн байна уу? Ингээд би эмнэлгийн үзлэгт орох гээд ингээд байж байна. Тэгэхээр эмэгтэй хүмүүс маань ингээд Америкт аа ер нь эмнэлгийн үзлэгт 6 сарда нэг удаа юм уу те жилдээ нэг удаа ингээд ордог байгаа. За энэ үзлэг маань болохоор эмэгтэйчүүдийн одоо үзлэгтээ орох гээд байж байна. Ямар нэгэн асуудал ахгүй зүгээр аа регуляр чекап буюу аа урьдчилан сэргийлэгч гэдэг юм те. Иймэрхүү үзлэг байна. За тэгээд эмнэлэг дээр хүлээгээд сууж байна. Сая ороод одоо шийснийхаа шинжилгээ өгсөн. Тэгээд ингээ ерөнхий нөөцлөгөө нөгөө аа юутайгаа эмч одоо шилжчихтэй уулзаад тэгээд ингээд бүх үзүүлэлтүүдээ өгсөн байж байна. За тэгээд ерөнхийдөө одоо Америкт эмнэлэгт үзүүлэхэд бол нэлээд их юм 3, 4 юм уу 6 сарын дараа ингээд цаг өгдөг байгаа. Тэр цаг дээр ингээд заавал очиод үзэлдээ орчих хэрэгтэй. Хэрвээ шаардлагатай одоо хэлний бэрхшээлтэй бол орцуулагчаа дуудаад ингээ ярилцаад үзлэгээ хэрэгжих хэрэгтэй байдаг. Хэрвээ одоо очиж чадгүй канцлах юм уу одоо туслах шаардлага бол заавал туслах юм уу туслахаа мэдээлэх хэрэгтэй байдаг. За тэгээд ерөнхийдөө эмнэлэгт үзүүлэхэд бол хэдэн сарын дараа appointment буюу цаг авдаг учраас энд хариуцлагатай хандж явах хэрэгтэй. Тэгээ нэг туслагдах юм бол дахиад 6 сар үлдэх гэдэг ийм ойлголт байдаг байгаа. За энийг дамжуулаад өөр одоо эмнэлгийн үйлчилгээний талаар биш өөр сэдвийн талаар ярив. За ингээд Америкт кредит карт ашиглахын талаар бас жоохон мэдээлэл өгмөр байна. Тэгэхээр одоо банкуд таныг санхүүгийн ямар чадвартайгаар шалтгаалт ингээд зээлийн карт олгох юм боломжтой байдаг. Ингээд тэр зээлийн картаа жишээлбэл Costco-г бид тэр дэлгүүрээр үйлчлүүлдэг. Ингээд Costco-гоор үйлчлүүлж байгаа явцад одоо тэр Costco тохирсон тэр зээлийн картын суглаад ингээд одоо оноогоо поинтуудаа цаа худалдаа авч явж байгаа. Жишээлбэл Costco-гийн өөрийнх нь тэр кредит картыг ашиглавал тэр бараа авснаасаа 4% буцаа хадгалаад авч идэг. Тэгэхээр жишээлбэл $1000 бараа хадгалаа гэхэд 4% буцааж авдаг. Тэгээ ингээд нэмэгсээр жилээдсээ тодорхой хэмжээний төлбөр мөнгө буцаа аваад үздэг. Гэхдээ энэ нь ямар хүмүүс буцаа авдаг вэ? Costco-гийн одоо мембер буюу төсвийн үйлчилгээний карт гэдэг. Энэ дээр одоо